Сайн байцгаана уу? Та бүхэндээ Тимот номороо эргэн уулзж байгаадаа маш баяртай байна. Тэгэхээр энэ удаагийнхаа хичээлийг та бүхэндээ Японы далайн эргийн үзэсгэлэнтэй нэгэн хот болох Йокохомогоос хүргэж байна. Тэгэхээр би Тимот номынхаа эхний 3 хичээлийг 3 өөр хотоос хүргэх болсондоо маш их баяртай байна. Тэгэхээр он гарснаас хойш 1 сарын хугацаанд миний хувьд Америкийн зүүн хойд ирэх болох Нью-Йорк, Нью-Жерси, Вашингтон ДС-гээс ахуулаад баруун эргийн Лос Анжелес хот, за Сеул хотоос ахуулаад Солонгосын хамгийн өмнөд хэсэг болох Чежу арал, за мөн хамгийн хойд хэсгийн аймаг болох Чунчон гээд маш олон газруудаар явлаа. Нийт 10 хотын 14 чуулганд эзний үгийг хуваалцлаа. 2 чуулган нь бол яг сэргэлтийн цуглаан дээр зочин номлогчоор үйлчилсэн байгаа. Тэгэхээр үүнийг бас та бүхэндээ хуваалцж байгаагийн шалтгаан нь өнөөдөр Монгол чуулган бидний хувьд үндэстнүүд рүү явах цаг маань аль хэзээ ирсэн байна. Тэгэхээр Монгол чуулганы удирдагч нар Тит шиг, Тимот шиг удирдагч нар маань маш олон орнуудаар явж тэд англи хэл болон бусад өөр хэлүүдээр бас эзний үгийг тунхаглаж гайхамшигтайгаар бурханд ашиглагдаасаа гэж хүсэн өрөөж байна. Тэгэхээр бидний үйлчлэл, бидний амьдрал бол явах гэдэг зүйлтэй салшгүй холбоотой. Эзэн Авраамыг дуудаад чи яв, чамаар дамжуулан би үндэстнүүдийг ерөөх болно гэж хэлсэн бол Есүс Христ өөрийнхөө дагалдагч нарт та нар яв, бүх үндэстнийг дагалдуулаа гэж хэлсэн. Тэр бид Паулын амьдрал, за Тимотийн амьдралыг харах юм бол мөн Үлс номын анхны чуулганы дагалдагчдыг харах юм бол тэд маш олон газар явж эзний үгийг тунхаглаж байсан гэдгийг санацгаая бүгдээрээ. Тэгэхээр хамтдаа хаанчлын сайн мэдээний төлөө эзний үгийг тунхаглахаар замд гарцгаая. За ингээд бид Тимот номын 3 дахь хэсгийг та бүхэндээ хүргэж байна. За энэ хэсэгт бид нар хамтдаа 1-р Тимот 1-р бүлгийн 12-оос 17-р ишлэгийг та бүхэндээ тайлбарлан хүргэх болно. Тэгэхээр бид энэ хэсгийг бурханд талархах шалтгаан гэж нэрлсэн байна. Тэгээ би танаас асууя. Өнөөдөр таны амьдралд бурханд талархах ямар шалтгаанууд байна вэ? За өнөөдөр зар сурчлагын нэгэн арга болвол аливаа зүйлийг өмнө нь ямар байсан, за дараа нь ямар болсон бэ гэдэгтэй харьцуулдаг. За байшингаа зассан ч юм уу, за эсвэл машинаа зассан ч юм уу. За зарим нэг нь косметик хаалгаа хийлгээд нүрээ засаж цоош нь болгосон бол before буюу өмнө нь ийм байсан, за after дараа нь яг ийм болсон гэж дандаа харьцуулж энэ харьцуултаар дамжуулан ямар их өөрчлөлт гаргасан бэ гэдгийг бол илэрхийлдэг ба. Тэр хүндрэлтний түүх нийтийн тооллын өмнөх, нийтийн тооллын дараах гэж хоёр хуваагддаг те. За үүнийг англи хэл дээр BC AD гэж нэрлэдэг. Энэ BC гэдэг нь бол мэдээж before Christ буюу Христийн өмнөх он жилүүд. За харин AD гэдэг нь Anno Domini буюу in the year of the Lord, их эзний он жилүүд гэсэн. За эзэн доторх он жилүүд гэсэн утгатай байна. За хүндрэлтний түүхийнхүү хоёр хуваагдталтай адилхан хүн бүрийн амьдралын түүх, итгэгч хүн бүрийн амьдралын түүх бас яг ингэж хоёр хуваагддаг. Биднэрт бүгдээрэнд нь BC буюу Христтэй уулзахаас өмнөх амьдрал гэж биднэрт бүгдээрэнд байгаа. За мөн биднэрт бүгдээрэнд нь AD буюу in the year of the Lord, их эзэн доторх, за Есүстэй уулзсны дараах гэж хэлэхээс илүүгээр эзэн доторх он жилүүд гэж илүүх хэлүүл зохистой юм. Тэгэхээр Есүстэй уулзсан, их эзэн дотор эзэнтэй хамт амьдарж байгаа он жилүүдийг Христтэй уулзахаас өмнөх тэр цаг хугацаатай харьцуулах юм бол асар их ялгаа байгаа гэдгийг бид нэр харж болно. Тэгэхээр Паул Тимот ном болон мөн шинэ гэрээний олон хэсэгдэр өөрийнхөө амьдралыг гэрчлэхдээ үргэлж энэ харьцуултыг ашигласан. За тэгээд үргэлж талархлаар тэрээр гэрчлэлээ хуваалцсан гэдгийг та бүхэн санаж авах. Миний хувьд Есүс Христтэй уулзснаас илүү том талархах шалтгаан, илүү том талархах зүйл байхгүй гэж тэрээр өгүүлсэн байна. Тэгэхээр Паул болон за мөн бидний амьдралд талархах шалтгаан юу вэ гэдгийг
дараах 3 зүйлээр бүгдээ хамтдаа өнөөдрийн сургаалаас харцгаая. За хамгийн ихнийх нь эзэнтэй уулзахаас өмнөх амьдралын он жилүүдэд харьцуулан харах гэсэн үг юм. Бид хэн байсан бэ? Бид ямар амьдралаар амьдэрсэн бэ гэж, тийм үү? Тэгэхээр Паулийн хувьд Есүстэй уулзахаас өмнө тэр маш бардам нэгэн байсан, шашинлаг нэгэн байсан, Христэд итгэгчдийг тэр хавчиж байсан. За Паул өөрийгөө илэрхийлэхдээ би бол нүгэлтнүүдийн дотроос хамгийн их нүгэлтэй нэгэн байсан юм а гэж тэр өөрийгөө өгүүлсэн ба. За тэгвэл Паулын амьдралын BC AD 2 ийм ялгаатай шиг бидний амьдрал ч гэсэн яг үүнтэй адилхан юм. За алдарт Джон Буньяны түүхийг та бүхэн сайн мэдж байгаа. Энэ бол үнэхээр гайхалтай бурхны хүн, гайхалтай зохиолч хүн байгаа. Түүний номуудыг бид нар сайн мэднэ. За Джон Буньяны эзэнтэй уулзсан өөрийнхөө амьдралыг гэрчилсэн түүний ном байдаг. Тэгэхээр энэ номоо тэрээр Grace Abounding to the Chief of Sinners буюу нүгэлтнүүдийн дотроос хамгийн их нүгэлтэй нэгэнд бэлгсэн бурхны нэгүсэл гэж илэрхийлсэн ба. Өөрөөр хэлбэл Джон Буньян өөрийгөө би бол асар их нүгэлтэй нэгэн, харин миний амьдралд Христийн нэгүсэл бэлхэн дүүрсэн юм а гэж талархан гэрчилсэн байдаг. За хоёр дахь шалтгаан, Паулийн болон бидний талархах хоёр дахь шалтгаан маань бидний амьдралд өгөгдсөн, одоо ч гэсэн бидний амьдралд бэлхэн байгаа Христийн нэгүсэл ба өршөөл юм а. Тэгэхээр Паул бурхны агуу нэгүсэл, агуу өршөөл миний амьдралд ирсэн. Өнөөдөр Паул би болсон нь өөр юу ч биш, бурхны нэгүсэл гэж тэр маш олон газар гэрчилсэн байдаг. Тэгэхээр Паулын амьдралыг өөрчилсөн агуу зүйл бол бурхны нэгүсэл юм а. Тэгэхээр Джон Буньян бас өөрийнхөө энэ гэрчлийн номонд туусан амьдралаа өгүүлэхдээ хэрэг Христийн нэгүсэл өршөөл байгаагүй байсан бол би маш олон удаа өхөж болох байсан. Далайн тийм ээ завин усан онгосон осолдож тэр өхөж болох байсан. Цэрэгт байхдаа за мөн хорт могоонд хатгуулаад маш олон үед тохиолдолд тэр өхөж болох байсан боловч түүний амьдралын бүх цаг үе нь бурхны гайхамшигтай нэгүсэл юм а гэдгийг тэрээр гэрчилсэн байдаг. За бидний сайн мэдэх алдарт D.L. Moody тэрээр нэгэн хотод сайн мэдээний үйлчлэл хийхээр очисон байна. За яг ингээд үйлчлэл эхлэхийн өмнө түүнтэй хамтран ажиллаж исэн нэгэн хүн маань ирээд түүнд энэ хотод таны өнгөрсөн амьдралын талаарх таагүй зүйлсүүдийг бичсэн сонины нийтлэл гарсан байна гэж. Маш их сандарсан орж ирсэн. Харин D.L. Moody юу гэж хэлсэн бэхээр үүнд сандрах хэрэггүй, айхч хэрэггүй. Харин сайн хэрэг болсон байна. Яагаад гэвэл энэ хотын хүмүүс над шиг нүгэлтэй хүнтэй Христ дотор хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг харах сайхан боломж ирсэн байна. Тэм учраас наад зүйлдээ анхаарал байлгүй, одоо хийх гэж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаа гэж зоригтойгоор эзнийг гэрчилсэн гэдэг. За Паул болон бидний амьдралд бурханд талархах 3 дахь шалтгаан. Паул би хэн бэ гэдгээс үл шалтгаална. За би хэн байсан бэ? Бас би одоо хэн бэ гэдгээс үл шалтгаалan их эзэн намайг нэгүсэл дотроо итгэмжит гэж үзээд үйлчлэлийг надад өгсөн. Үйлчлэлээр намайг тавьсан. Энэ бол талархах шалтгаан юм а гэж Паул энд өгүүлсэн ба. Тэгээ бид нар Үлс номын 9-р бүлгийг үзэх юм бол Паул эзэнтэй уулзж байгаа тэр хэсэг гардаг те. 9-13 дугаар эшлэлдэр Ананай итгэж чадахгүйсэн тийм үү. Паул энэ асар их нүгэлтэй аимшигтай нөхөр байсан. Энэ ингээд бурхан дээр ирчлээ гэж юу гэж итгэж чадахгүйсэн. Тэр үед эзэн 9-15 дахь эшлэлээр үзэх юм бол энэ Паул бол надад сонгогдсон нэг юм а. Надад үйлчлэхийн тулд надад ашиглагдах сав юм а гэж түүний гэрчлэн хэлсэн байдаг. Тэгэхээр Паул ямар аимшигтай нэгэн байсан те. Харин бурхан түүнийг зөвхөн түүний амьдралыг өөрчлөө зогсохгүй итгэмжит хэмээн үзэж гайхамшигт үйлчлэлийг түүнд өгсөн байна. Тэр хуучин гэрээн дээр хамгийн онцгой хүмүүс сонгогдсон эрхэм хүмүүс л
тахилчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Харин бид 1-р Тимото 2-ын 9-р эшлэлээр үзэх юм бол итгэгч хүн болгон хаант угсаатай тахилч нар юм а гэж өгүүлсэн байна. Тэгэхээр өнөөдөр таны амьдралд Бурханаас өгөгдсөн ямар сүнслэг үйлчлэлүүд байна вэ? Энэ үйлчлэлийг та хийхдээ талархах сэтгэл танд хэр зэрэг байна вэ? Бид өөрсдийнхөө ухаанаар, бид өөрсдийнхөө авьяас чадлаар, бид өөрсдийнхөө хүч чадлаар Бурханы ажлыг хийж байгаа биш. Гагцхүү үнэхээр зохисгүй биднийг зохист хэмээн үзэж, итгэмжит хэмээн үзэж үйлчлэлээр тавьсан Бурханд талархах сэтгэлээр, за нөгөө талаас даруй сэтгэлээр үйлчлэнэ гэдэг маань чухал юм аа. Ингээд сургаалынхаа төгсгөлд Джон Буньяны амьдралын төгсгөлд болсон гайхамшигтай нэгэн үйлчлэлийг та бүхэндээ хуваалцъя. Джон Буньяны хөрш нэгэн залуу байсан. За энэ залуугийн хувьд нэгэн асуудлаас болоод аавтайгаа маш их эвдрэлцсэн. Аавтайгаа харилцах харилцаа холбоо нь маш их салсан тийм байсан. Тэгэхээр Джон Буньяны хувьд эцэг үү хоёрыг эзэн дотор эвдрүүлэхийг үнэхээр хүссэн. Тэдэнд Бурхны хайр, сайн мэдээг түгээхийг хүссэн баг. За тэгээд тэрээр морин тэргэндээ суугаад тэр залуугийн нутагт очиж аавд нь сайн мэдээг хуваалцаж, Бурхны хайрыг хуваалцаж улмаар аав хүү хоёрыг сайн мэдэн дотор, Бурхны хайр дотор эвдрүүлж чадсан баг. Үүндээ маш их талархсан Джон Буньян сүх тэргэндээ суугаад Лондон хот руу эргэж явсан байна. Харин тэр үед асар хүчтэй хүйтэн бороо орж тэр бороонд Джон Буньян цохигдсон, маш их даарсан, өвдсөн. Та яг үүнээс 10 хоногийн дараа буюу 1688 онд 60 наснда тэрээр Бурхан руу явсан гэдэг. Джон Буньяны хувьд тэр Бурхан талархсаар байсан. Тэр эцэг үү хоёрыг сайн мэдэн дотор эвдрүүлсэндээ үнэхээр Бурханд талархсан. Тэр эцэг хүртэл талархалтайгаар үйлчлэлээ хийсэн гэдэг. Тэгэхээр бүгдээрээ өөрсдөөсөө асууцгаая. Өнөөдөр бид юуны төлөө хэрхэн амьдарч байна вэ? Өнөөдөр бидний амьдралд талархах шалтгаан хэр зэрэг олон байна. Хэр зэрэг их бид нар Бурханд талархаж амьдарч байна. Бидний үйлчлэл үнэхээр бидний зүрх сэтгэл дотроос бэлхсэн тэр талархлаас бий болж байна уу? Урдны хичээл дээр хуваалцсан шиг Боб Клинтон хэмээх удирдагчтай үйлчлэл гэдэг бол бид өөрийнхөө хүчээр хийдэг зүйл биш юм. Тэр нь гагцхүү бидний зүрхтээс ундрах Бурханд хандсан тэр талархал, хайраас ундран гардаг зүйл бол үйлчлэл юм а гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ах トゥ уснараа бүгдээрээ Паул шиг бас Тимот шиг үргэлж Бурханд талархах сэтгэлээр, баяртайгаар, талархалтайгаар эзэнд үйлчлцгээе. За хамт байсан та нартай баярлалаа. Дараагийн цуврал хичээлээрээ иргэн уулзцаая.